Байцгаана уу та бүхэндээ бичлэг үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. Шинэ бичлэг маань эхлэхэд бэлэн боллоо. 1992 оны 7 дугаар сарын 23 Францын хойд хэсгийн Лил хотын нэгэн дүүрэгт 4 настай бяцхан охин Надя зуны амралтаа эмээгэндээ өнгөрүүлж байв. Тэр өдөр үдээс хойш болж байлаа. Байрны гадаа Надя үеэлүүд болон өршин хүүхдүүдтэй нийлээд арвуулаа тоглож байсан бөгөөд эмийн цонхороо тэднийг ажиглан сууж байсан. 17:30 минутын үед эмээ нь хүүхдүүдтэй зөрүүлж хайрсан боов хийж цонхоор нэг нэгээр нь дамжуулан өгч байдаг. Хүүхдүүд дундаас хамгийн том нь 10 настай Аниса байсан учраас багчуудыг харж анхаарч байсан байна. За тэр үед Аниса нэг зүйлийг л анзаардаг. Тэр Надяг байрлууга ганцаараа орж явахыг харсан байна. За гэхдээ эхэндээ тэр бол гайхаагүй магадгүй боов авахар орсон байхаа гэж бодсон. Гэвч яг тэр мөчөд нэг үл таних юм эрэгтэй одоо мөн байр руу орж байгааг л анзаарсан байна. За хэдхэн хормын дараа тэр эрэгтэй Надяг тэрвэрчгсэн гарч ирсэн. За хамгийн хачиргалтай нь Надя огт айсан шинжгүй харин одоо яг л таньдаг хүнтэйгээ хамт явж байгаа юм шиг тайван одоо бүр нэмсэглэж байсан байна. Аниса дотроо Надя танихгүй хүн дагаад явчих хүүхэд биш дээ. Магадгүй одоо аав ах нарынх нь нэг юм байх та гэж бодсон байна. За гэсэн ч ямар нэг зүйл одоо эвгүй санагдсан учраас одоо эрэгтэй араас гүйж хэлсэн. За гэвч одоо эрэгтэй маш хурдан алхасаар зүг явчихсан байна. За Аниса араас нь гүйж явахдаа бүдэрч унсан. За босоод эргэн хартал тэр хүн Надя хоёр аль хэдийн алга болчихсон байсан. Охин хашгирч уйлж хүмүүсээс тусламж хүссэн ч удамжинд байсан хүмүүс яг одоо юу ч болоогүй мэд өнгөрч хинч зогсоогүй одоо хинч эргэж хараагүй. За сандарсан Аниса гэр рүүгээ гүйж очиод болсон бүхнийг эмээд нь бол ярьсан. За эхэндээ эмээ нь төдийлэн санаа зовоогүй ойр хаваар одоо хагаад олдчихно гэж бодсон байгаа. За гэвч минут өнгөрөх тусам Надя олдохгүй байсан учраас одоо байдал ноцтой болж эхэлдэг. За удалгүй гэр бүлийнхэн хөршүүд нийлээд ойр орчмын гудамж, гарц, тоглоомын талбай бүрийг самнаж эхэлдэг. За гэвч хинч одоо Надяг тэр үл таних эрттэй хамт байсныг бол хараагүй. Оройн 20 цагийн үед Надягийн ээж цагдаад мэдэгдсэн байна. За цагдаа нар энэ хэргийг одоо шууд хүүхэд хулгайлсан хэрэг гэж үзэн яаралтай эрен хайх ажиллагаа бол эхлүүлсэн. За нөгөө талд мөрдөгчд Надяг хамгийн сүүлд харсан гэрч болох Анисагаас дэлгэрэнгүй мэдүүлэг авч эхэлсэн байна. Айд сандарсан охин одоо эрэгтэй төрхийг санснараа бол дүрсэлдэг. За түүний хэлснээр өндөр нуруутай, цайвар хүрэн үстэй, улаан подволктэй, хоёр талаараа судалтай спорт өмссөн хийдтэй хүн байсан. За нүрийг нь сайн хараагүй ч одоо хэд хоног сахлаах усаагүй юм шиг санагдсан гинэ. За энэ мэдээлэл одоо тэр дороо олон нийтэд хүрсэн байна. Цагдаа нар ойролцоогоор 1 м 80 см өндөртэй, цайвар хүрэн үстэй, цагаан өнгийн улаан судалтай спорт өмссөн эрэгтэйг эрен сурвалжилж эхэлсэн. За тэр шөнө хөрш бүрийн хаалгыг тогшоож хүмүүсээс асууж шалгаасан ч шинэ мэдээлэл олоогүй. Маргааш өглөө сонингууд Надягийн одоо алга болсон тухай болон одоо сэжигтний ам зургийг бол нийтэлсэн. Цагдаа болон сайн дурынхан нийлсэн 80 гаруй хүн одоо бүтэн өдрийн турш өврөг болон ойр орчмыг нэгжээд ямар ч уул мөр олоогүй. За хэд хоногийн турш цагдаагийн утас бас тасралтгүй дуугарч байдаг. За хүмүүс янз бүрийн мэдээлэл өгч байсан ч бодит үр дүн гарахгүй байсан. За гэтэл нэгэн шинэ гэрч бол гарч ирдэг. Тэр хүн хэрэг гарсан өдрийн орой 21:30 минутын үед хэрэг гарсан газартай ойролцоо одоо нэг эрэгтэйтэй мөргөлдсөн гэж мэдүүлсэн байна. Тэр эрэгтэй одоо жижигхэн охин хөдөлчихсөн гуншаан гэх одоо жижигхэн тосхны зүг алхаж байсан аж. За охин арай ядан алхаж байсан ч гэсэн айсан шинжгүй харагдсан гинэ. За гэрчийн бодлоор бол тэр охин Надя байсан байж магадгүй. За энэ удаа гэрчийн өгсөн дүрслэл өмнөхөөс бага зэрэг өөр байсан. За түүний хэлснээр эрэгтэй нь одоо арай бараан үстэй, монхор дуу хамартай байсан ч мөн адил улаан судалтай, цагаан спорт өмд өмссөн байж. За цагдаа нар одоо шинэ мэдээлэлээр үндэслэн ам зургийг нь дахин шинжээлж олон нийтэд бол тараасан. За гэвч өдөр хоногуд өнгөрсөөр Надя олдохгүй байдаг. За 1992 оны 7 дугаар сарын 29 Надя алга болсноос хойш 6 дахь өдөр. Үдээс хойш 14:30 минутын үед Лил хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага бол ирсэн. За дуудлага хөрш гуншаан гэх одоо тосхноос ирсэн байдаг. Тэр өдөр Ивон гэх одоо залуу пермийнхээ агуулгах дотор цэвэрлэгээ хийж модон давцангуудаа янзалж байж. Гэтэл гинт одоо 7-8 настай 3 хүүхэд амьсгалдан одоо гүйж ирээд бид тэр жаахан охиныг олчихлоо гэж хэлсэн байна. За 3 хүүхэд Ивоныг одоо буцсуу гэхдээ эцгүй шахуу газар руу дагуулan очсон. За тэр газар нь гуншаан одоо тосхны хүүхдүүд хаяа очиж модон байшин барьж тоглодог, томчууд одоо төдийлөн ирдэггүй газар байсан. Хүүхдүүд нөгөө газар очоод газарт байсан нэг хучлага руу бол заасан. Ивон одоо болгоомжтойгоор нэг модны мөчрөөр одоо тэр хучлагыг ингээд сүхсэн чинь доороос нь хүүхдийн хөл цухууж харагддаг. За тэр даруй одоо цагдаа дуудсан. Цагдаа нар удалгүй ирж одоо хэргийн газрыг хамгаалтанд авч шалгаж эхэлсэн байна.
Цогцыг жижигхэн нүхэнд хийхийг оролцсон боловч бүрэн болж амжаагүй байсан. Охиныг баруун талаар нь хөвдүүлсэн байдалтай орхисон байдаг. Доод хэсгийн хувцсыг нь тайлаад маш нямбаа ихвээд биеийнхэн доор хийсэн байсан нь мөрдөгчдийн анхаарлыг бол шууд татсан байна. Хүүхдийн өмссөн хувцсны тодорхойлтыг хараад мөрдөгчд тэр охин бол Надя гэдгийг бол мэдэж авсан. Охины толгойг бүхэлд нь гялгар утаар битүүлээд амыг нь боосон байдаг. Энэ хэргийн газар нь охиныг алга болсон газраас өрдөө 1 км орчим зайтай байсан. Энэ мэдээ маш хурдан тархаж радио, телевизээр тасралтгүй мэдээлж эхэлсэн байна. Энэ мэдээг сонссон гэр бүлийнхэнд нь бол ямар аимшигтай байсныг бол төсөөлхийн аргагүй бах. Удалгүй охины цогцыг шүүх эмнэлэг рүү шилжүүлсэн. Шүүх эмчийн урьдчилсан дүгнэлтээр Надяг хулгайлагдсны дараахан хэдхэн цагийн дотор нас барсан байх магадaltaй гэж үзсэн байна. Үхлийн шалтгааны талаар хэд хэдэн хувилбар гарсан байна. Нэгдүгээр толгой дээр нь угалсан гялгар уутнаас болж амьсгал боогдсон байж болзошгүй. Хоёрдугаар хүзүүндээ авсан утганы шархны улмаас их хэмжээний цус алдсан байх магадлалтай. Мөн 3 дахь хувилбараар хүчирхийллийн үеэр үүссэн маш хүчтэй өвдөлт, бие махбодын зочрол нь биеийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж нас барахад нөлөөсөн байж болзошгүй гэж үзсэн байна. Энэ хооронд цагдаагийн албан хаагчид хэрэг гарсан өдрөөс эхлэн гэмт этгээдийн хөдөлгөөнийг дахин сэргээж Надяг алга болсон цэгээс уншаан дах эзгүй газар хүртэл ямар замаар авч явсныг нэг бүрчлэн тооцоосон байна. Мөрдөн шалгалтын явцад нэг зүйл анхаарал татсан. Тэдний тооцоолсноор гэмт этгээд хүүхдийг ойролцоогоор 2 км орчим замыг явган дагуулж явсан байх магадлалтай байсан. Гэтэл бага насны хүүхэдтэй насанд хүрсэн хүн энэ замыг туулахдаа хэний ч анхааралд өртөхгүй байна гэдэг бол бараг боломжгүй мэт санагдаж байсан. Тиймээс мөрдөгчд энэ хүнийг ухаан орчныг маш сайн мэддэг байсан гэж үзсэн байна. Тэр хаашаа явах, аль гудамжийг сонгох, хаана хүмүүс бага байдгийг урьдчилан мэддэг байсан байх магадлал өндөр гэж дүгнсэн байна. Мөн тэр эрсдлээс айдаггүй, тайван хөдөлдөг хүн байсан байж болзошгүй гэж үзсэн. Үүний дараа хэрэг гарсан газрыг бүхэлд нь дахин самнаж эхэлсэн байна. Газарт байсан хог, хаягдайл, үлдэгдэл зүйлсийг хүртэл нэг бүрчлэн шалгаж, цуглуулсан бүх эд мөрийн баримтыг Лил хотын шүүх шинжилгээний лаборатори руу илгээсэн. Шинжилгээний явцад нэг чухал баримт илэрсэн байна. Надягийн өмсөж байсан хувцсны нэг дээр үрийн шингэний уул мөр илэрсэн. Үүний дараа мөрдөгчд өмнө нь өвчнгийн болон хүн амны хэрэгт холбогдож байсан нийт 39 хүнийг шалгаж эхэлсэн байна. Тэдгээрээс 4 хүний ДНХ-ний ээж авч харьцуулан шинжилсэн ч тохирох хүн бол олдоогүй байна. Тэр үед мөрдөгчд нэг шин таамаг дэвшүүлж эхэлсэн бөгөөд Надя энэ хүний анхны хохирогч биш байж магадгүй гэж үзсэн. Учир нь Лилийн эрүүгийн цагдаагийн албанд олон жилийн турш мартагдаагүй хүмүүсийн ой санаанд үлдсэн 2 өөр бяцхан охины шийдэгдээгүй хэрэг байсаар ирсэн нь Натали болон Катигийн хэрэг байсан. Эдгээр огтч мөн Надягийн адил бэлгийн хүчирхийлэлд өртөөж дараа нь онц хэрцгээгээр амнасаа алдсан байсан бөгөөд эдгээр хэрэгүүд 1985 болон 1990 онд болсон. Эзэн холбогдогч нь олдоогүй хэвээр үлдсэн байж. Тиймээс мөрдөгчд эхлээд хамгийн эртний хэргийг дахин сөхөж эхэлсэн байна. 1985 оны 11-р сард Надягийн хэрэг болохоос 7 жилийн өмнө Лил хотын өмнөд хэсгийн яг ижилхэн дүүрэгт 6 настай нэгэн охин алга болсон бөгөөд тэр охины нэрийг Натали гэдэг байж. Оройн 18 цаг 30 минутын үед ээж нь цагдаад мэдэгдсэн байна. Тэр өдөр охиноо дэлгүүрээс юм аваад ирээрэй гэж явуулсан ч охин нь бол буцаж ирээгүй. Тэр орой эрен ажиллагааны үеэр 2 мөрдөгч эзгүй газраас хүүхдийн цогц солсон бөгөөд маш хэрцгийгээр амнасаа алдсан байсан. Хэргийн газрын үйлчлэгээр охин хувцастайгаа байсан ч гэсэн күр төнийхэн дотор өмссөн цамц нь бол хүзөөгөө хүртэл хөөгдчихсэн байсан бөгөөд зүүн талын хөхний доод хэсэгт хурц эртэй зүйлээс үүссэн 2 том шарх илэрсэн байсан. Шарх тус бүр ойролцоогоор 2.5 см өргөнтэй байсан. Хэргийн газраас мөн хэд хэдэн зүйл олдсон байдаг. Тэнд охины ээжтэй авсан тамхинууд байсан бөгөөд хүзүүнд нь бас жижиг чихрүүдийг хэлхэж хийсэн зүйлт байсан байна. Мөн ээж нь дэлгүүр рүү явуулахдаа өгсөн жижигхэн цаас байсан бөгөөд түүн дээр дэлгүүрийн худалдагч ээжт нь зориулж орой мэд гэсэн зурвас үлдээсэн байсан байна. Энэ нь мөрдөгчдөд нэг чухал зүйлийг бол ойлгуулсан. Натали үнэхээр дэлгүүр орж худалдан авалтаа хийсэн бөгөөд гэр рүүгээ буцаж явах замдаа халдлагад өрчсөн нь тодорхой болсон. Гэвч нэг асуулт гарч ирсэн. Ээж нь охиндоо Фобург дагаас гэсэн том өргөн замаар битгий яваарэ гэж загсан байсан ч охины зогцыг яг тэр замын нөгөө талаас нь олсон байдаг. Тэгвэл тэр яагаад ээжигээ хэлснийг дагаагүй бол тухайн үеийн гэрчүүдийн ярьснаар тэр дүүрэг оройн цагаар маш их хөл хөдөлгөөнтэй газар байсан бөгөөд Наталигийн явах ёстой байсан замаар
18-30 минутын үед бол явган хүн машин ихтэй байдаг тул 6 настай хүүхэд ганцаараа явхад онцгой аюултай гэж хүмүүс үздэггүй байсан юм байна. За 3 хоногийн дараа задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд шинжилгээгээр Натали бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон. Мөн шүүх эмч нарын үзснээр эхлээд охины хүзүүнд байсан чихрийн хэлхээний утсаар боомлохыг оролцсон боловч эцэст нь зүрх орчимд учруулсан 2 хутганы шарх нас баралтын гол шалтгаан болсон гэж дүгнсэн байна. Шинжилгээний үеэр мөн үрийн шингэн илэрсэн боловч хэрэг гарсан өдөр бороо орсон байсан тул уул мөрийн ДНХ их хэмжээгээр гэмтэж тухайн үеийн технологиор генетикийн профайл гаргах боломжгүй болсон байна. За мөрдөгчид дараа нь тайлбарлахдаа тухайн үед ДНХ сэргээж гаргахын тулд ойролцоогоор 10,000 эс шаардлагатай байсан бол өнөөдөр ердөө 80 орчим эс байхад хангалттай болсон гэж хэлсэн байна. За үүний дараа цагдаа нар хэрэг гарсан эзгүй газрыг удаан хугацаанд ажиглалтанд авч тэнд орж гардаг хүмүүсийг шалгаж, ойр хавийн тэнмэл хүмүүсийг хянаж, өмнө нь бэлгийн шинжтэй гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүдийг нэг нэгээр нь байцаасан ч гэсэндээ эцэст нь шалгасан бүх хүмүүсийг дараалан хэрэгээс хасахад хүрсэн. За ингээд мөрдөн шалгалт мухардалд орж эхэлсэн тул цагдаа нар хэвлэл мэдээллээр дамжуулан гэрч хайж эхэлсэн байна. Натали алга болсноос 6 хоногийн дараа нэг эмэгтэй цагдаагийн газар ирж мэдүүлэг өгсөн. За түүний хэлснээр аллах болсон орой ногоон өнгийн Renault 4 маркийн машин талхны дэлгүүрийн эсрэг талд ирж зогссон бөгөөд яг Натали очсон байсан газрын өмнө хэсэг байж байгаад гинт ухраад замын цагаан шугамд аваад эргээд охины зогцоолсон эзгүй газрын зүг рүү явсан гэсэн байна. Тэр эмэгтэй мөн машины ард суудал дээр нэг хүүхэд сууж байсан гэж хэлсэн бөгөөд хүүхдийн арсны өнгийг карамел өнгөтэй гэж дүрсэлж юудэнтэй күртэг өмссөн байсан нь Наталигийн төрөх болон тэр орой өмсөж явсан хувцастай маш төстэй байсан гэж мэдүүлж. Мөрдөгчдийн хувьд энэ бол анхны бодит уулмөр байсан бөгөөд үнэндээ тэдэнд байсан цорын ганц шууд гэрчийн мэдүүлэг байсан. За тиймээс тэд Франц даяар бүртгэлтэй ногоон Renault 4 маркийн нийт 7,000 машины эзнийг шалгаж тэдний дундаас 30 орчим хүнийг байцаасан боловч үр дүн гараагүй. За ингээд Натали нас барснаас хойш 5 жил өнгөрөхөд ямар ч шинэ нотлох баримт гараагүй учраас бяцхан охиныг хүчирхийлж амь насыг нь хохироосон хэрэг шийдэгдэлгүүлдэж 1990 оны 3 дугаар сарын 8-нд хэрэгсгүй болгох тогтоол гаргасан байна. За гэвч хэдэн сарын дараа Лил хотын өмнөд хэсгийн өөр нэг дүүрэгт дахин нэг бяцхан охин алга болсон бөгөөд түүний нэр Кэти. За Кэти Ваземс гэдэг дүүрэгт амьдардаг байсан бөгөөд тэр 9 настай байжээ. 1990 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байрныхаа хашаанд тоглож байсан бөгөөд оройн 20 цагт аав нь түүнийг дуудаж гэртээ орохыг хэлсэн ч Кэтид ердөө байрны буланг тойрол шат руу ороход л хангалттай байсан. Адлаа хагас цаг өнгөрөхөд тэр гэртээ ирээгүүд бол гэр бүлийнх нь санаа зовж эхэлсэн. За тэр дүүрэгт Кэтиг хүмүүс сайн мэддэг байсан бөгөөд тэр маш их тусархуу хүн болгонд туслахад бэлэн хүүхэд байсан байна. Ингээд 21 цагт аав нь цагдаад мэдгдсэн ч эхний мөчөд бол мөрдөгчд хамгийн муу хувилбарыг бодоогүй. Тэд зүгээр л охин дүрсгүүтээд найзындаа очсон байхаа гэж үзсэн. За ингээд маргааш өглөөнд Кэти ямар ч зураггүй хэвээр байсан тул цагдаа нар өргөнд ажиллагаанд орж охины тухайн өдрийн явсан маршрутыг сэргээж өршүүдээс мэдүүлэг авч эхэлсэн боловч хинч юу ч хараагүй байсан. Тэгээд оройн 18 цагийн үед нохоос салхилуулж явсан нэг эрэгтэй ашиглагдахаа болсон хөл бөмбөгийн талбай дээр хүүхдийн цогцос олсон бөгөөд тэр нь бол Кэти байсан. Ердөө гэрээсээ 1 км хүрэхгүй зайд. За ингээд охины цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр Кэти яг Наталигийн адил бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдож мөн бүх биеиндээ нийт 14 удаагийн утганы шарх авсан байсан. За охины ам шороогоор дүүрсэн байсан бөгөөд гатгсан гарт нь өвсний жижиг ширхгүүд үлдсэн байсан нь тэр эсэргүүцэж газраас зуурч барьсан магадгүй зүхтах гэж оролцсон байж болохыг илтгэж байсан. За энэ хэргийн мөрдөн шалгалт ч мөн адил мухардалд орсон. За учир нь эхний хэрэг дээр бодит уулмөр бараг үлдээгүүтэй адил энэ хэрэг дээр ч мөн адил нөхцөл байдал үүссэн байсан. За гэрч байгаагүй ашиглах боломжтой ДНХ жилрээгүй. За охины амьдралын сүүлийн хэдэн цагийг сэргээж тогтоох боломжгүй байсан тул мөрдөгчд үнэхээр барьж авах нэг ч зүйлгүй үлдсэн байна. За 3 жилийн дараа Кэтигийн гэр бүл телевизийн нэвтрүүлэгт оролцож энэ хэргийг дахин олон нийтийн анхааралд оруулахыг оролцсон байна. За тэд үзэгчдийн дундаас шинэ мэдээлэл гарч ирж мөрдөн шалах ажиллагаа урагшлна гэж найдаж байсан ч эцэст нь энэ оролдлого ямар ч үр дүн авчраагүй. За эцэст нь ингээд 1995 оны 6 дугаар сарын 30-нд Кэти амь үрэгдснээс хойш 5 жилийн дараа
мөрдөн шалгах шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан байна. Ингээд энэ хэрэгч шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна. За 1999 он энэ нь Наталийн нас барснаас хойш 14 жил, Кэтигийн хэрэгээс хойш 9 жил, харин Надягийн зогсос олсноос хойш 7 жил өнгөрсөн байсан. За 1999 оны 1-р сарын 6-ны өдөр үдээс хойш 14 цагийн үед нэг эмэгтэй Лил хотын Төв цагдаагийн хэлтэст 6 настай бяцхан охиныг бол дагуулад орж ирсэн байна. За тэр эмэгтэй охиныг гудамжинд ганцаараа уйлж хаашаа явахаа мэдэхгүй хэсүүлжилж явахт нь олсон байна. Цагдаа нар охиноос болсон явдлыг асуухад тэр өөрт нь тохиолдсон бүхнийг ярьж өгсөн бөгөөд хожим нь яг энэ мэдүүлэг олон жилийн турш хайж байсан маш аюултай этгээдийг баримтжуулахад чухал түлхэж болсон. Тэр өдөр буюу 1999 оны 1-р сарын 6-ны лав гарагт Жюли ах эгч хоёртойгоо хамт Биэш Жон нэртэй хандивын аянд оролцож байжээ. За энэ нь Францад жил бүр зохион байгуулагддаг буйны аян бөгөөд эмнэлэг твдэн эмчилүүлж байгаа хүүхүүд өсвөр насныхны орчин эмчилгээний нөхцөлийг сайжруулах зорилгоор мөнгө цуглуулдаг. Жюли болон ах эгч нар нь байрныхаа доор хүмүүсээс хандив цуглуулж байсан ч хүн цөөн байсан тул ах эгч хоёр нь давхруудаар гарч айлуудын хаалга тогшохоор шийдэж Жюлийг доор ганцаараа үлдээсэн байдаг. За тэр үед Жюли шатан дээр зогсож байтал нэг эрэгтэй түүн рүү дөхөж ирсэн байна. За Жюли түүнээс хандивын ууданд хийхээр жаахан мөнгө өгч болох уу гэж асуухад өнөөх эрэгтэй надад мөнгө алгаа гэрт очивол өгье гэж хэлсэн. Дараа нь тэр эргэн тойрны ажиглаад Жюлигийн гараас нь барьж авсан байна. За харин Жюли дүнд би дүүргээсээ гарч болохгүй ах эгч хоёр намайг хайна гэж хэлэхэд нь тэр хүн удахгүй буцаад ирнэ штэ гэж хариулсан байна. За ингээд тэр Жюлигийн гараас нь чанга гатхан орон сууцны хорооллоос гарч явсан бөгөөд тэд аажмаар холтсоор тойрог замын ойролцоо хүрсэн. За тэр хүн Жюлийг хотын зах руу дагуулan удаан алхаж хэдэн километр зам туулсны дараа төмөр замын ойролцоо авчирчээ. Замын турш Жюлигийн хөл өвдөж байсан учраас хоолоо гэж асуух болгонд нь өнөөх хүн үгүй бараг ирчихлээ гэж хариулсаар байсан байна. За эцэст нь тэд нарийн гудамжны төгсгөлд хүрч тэр хүн Чулуун хаананд ойртон Жюлид онгорхоо хэсгэр нь шургаж ороо гэж хэлсэн байна. За Жюли тэр нүхээр нь ороод харахад эсрэг талд нь эзгүй хаягдсан үйлдвэр эргэн тойронд нь бараг юу ч байхгүй хоосон газар байсныг бол харсан. За тэр мөчөд ямар нэг буруу зүйл болох гэж байгааг Жюли ойлгосон байна. За тэр хүн Жюлийг үйлдвэрт оруулаад хувцсыг нь тайлахыг оролцсон байна. За гэтэл Жюли өмдөө барьж эсэргүүцэн уйлж эхлэхэд нь тэр хүн цахилгаан бороохоо гаргаж ирээд хэрвээ чи уйлахаа болохгүй бол өмнөх хүүхдүүдтэй адил чамааг аална. Чи аав ээжтэйгээ дахиж уулзахгүй гэж сүрдүүлсэн байна. За Жюли тэр үед айсандаа уйлахаа болохыг оролцсон ч маш хэцүү байсан гэж ярьсан байдаг. За дараа нь тэр хүн хувцаа тайлж эхэлсэн бөгөөд Жюли боломж гармагт зуцхыг оролцсон ч эрэгтэй түүний гараас нь татан авч араас нь чанга тэрсэн байна. Жюли тэр үед бол яг юу болж байгааг нь ойлгоогүй. За үйлдвэр дотор тэр итгээд Жюлид бэлгийн шинжтэй үйлдэл хийснийхаа дараа түүнийг суллаж өөрөө хувцас өмсөд гарсан бөгөөд Жюли ч айсандаа яран араас нь дагаж гарсан байгаа. За буцах замдаа тэр хүн хэрэг чи цагдаа дэлэх юм бол би чамайг хаа багаазгаас ч нь олоод ална гэж анхруулсан байна. За хэсэг анцгасны дараа Жюли эргээд харахад тэр хүн алга болчихсон байсан. За тэгээд л тэр өөрийгөө хаана байгаагаа мэдэхгүй замаа олохгүй болсноо ойлгож маш их айсан байна. Яг тэр үед нь ойролцоохон машинаа зогсоосон байсан нэг эмэгтэй уйлж байгаа хүүхдийг анзаараад машинаасаа бууж ирээд юу болсныг нь асуусан. За Жюли түнд би хэлмээргүй байна. Тэр намайг хинт ч хэлж болохгүй гэсэн гэж хариулсан байна. Гэвч эмэгтэй ямар нэг зүйл хэвийн бус байгааг ойлгоод шууд цагдаагийн хэлтэст авчирсан байна. За Жюлигийн өгсөн мэдүүлэг маш нарийн байсан учраас цагдаа нар дахин сэжигтний ам зургийг гаргаж чадсан бөгөөд энэ удаад ойролцоогоор 30 орчим настай бараа нүдтэй толгой нь халзарч эхэлсэн арт талдаа гурвалжин тэмдэгтэй тийм ногоон хүрм өмссөн тийм эрэгтэйг эрен сурвалжилж эхэлсэн байна. За дараагийн өдрүүдэд Жюли маш их айцтай байсан бөгөөд хэрв цагдаад хэлвэл чамааг олоод ална гэсэн үгийг мартаж чадахгүй байсан. За Жюли дараа нь хэлэхдээ хэд хоногийн дараа галдгооныхоо өрөөний цонхоор хараа зогсож байтал тэр хүн манай байрны өмнөр дахин өнгөрч явахыг харсан. Тэр над руу хараад инээмсэглсэн. Гэхдээ би хажууд байсан эмээдээ ч хэлж зүрхлээгүй. Би маш их айсан гэж ярьсан байна. За гэхдээ эцэст нь Жюли энэ тухайгаа ээждээ хэлж ээж нь тэр даруй цагдаад мэдэгдэж цагдаа нар байрны доор ажиглалт хийж эхэлсэн байна. За тэд Жюлигийн амьдардаг байрны орчимд ажиглалт хийж байхдаа ам зурагтай төстэй нэг хүнийг анзаарсан бөгөөд тэр хүн ойролцоох төр байрлуулах төвд амьдардаг нийгмээс бага зэрэг тусгаарлагдсан амьдралтай нийгэм байж. За цагдаа нар түүний зургийг Жюлид үзүүлэхээр шийдсэн. Гэхдээ түүнийг дахин айлахгүй тулд тэд маш болгоомжтой хандаж тухайн хүний зургийг
Шүүхийн архив дотроос санамсаргүй сонгосон өөр 5 хүний зурагтай нийлүүлээд нэг цомог болгоод харуулсан байна. За Жюли зургуудыг маш хурдан хараад гэр дороо нэг зураг руу заасан байна. Цагдаа нар түүнээс дахин нэг удаа сайн харахыг хүсгэд Жюли ямар ч эргэлзээгээр яг ижлэхэн зургийг бол заасан байна. За Жюлигийн өгсөн мэдээлэл болон хөрөг зураг дээр үндэслэн цагдаа нар сэжигтнийг олж тогтоосон бөгөөд тэр хүн нь Денис Ваксин байсан. За тухайн үед тэр 31 настай байсан бөгөөд цагдаагийн бүртгэлд өмнө нь орж байсан ч ердөө 2 жилийн өмнө нэг томоохон дэлгүүрээс алтгооны хэрэгсэл хулгайлсан хэрэгтэй холбоотой бүртгэл байсан. Харин түүнд бэлгийн шинжтэй гэмт хэрэгтэй холбоотой ямар ч түүх байгаагүй. За тэрээр гэрэлсэн хүн байсан бөгөөд шатхуун түгэх газарт цэвэрлэгээний ажил хийдэг байсан байна. За тэр үед нэг асуудал гарч ирсэн. Шуурхай мөрдөн шалгах ажиллагааны хугацаа дээд тал нь 5 хоног үргэлжилдэг байсан боловч Жюлид халтснаас хойш аль хэдийн 9 хоног өнгөрсөн байсан учраас Денисийг шууд баривчлах хууль эрх зүйн боломж байгаагүй. За ингээд цагдаа нар зөвхөн ирж уулзах мэдэгдэл бол явуулдаг. За Денис хилтэс эрэхтэй энгийн асуулт хариултын уулзалт болно гэж бодсон байдаг. За гэвч түүнийг өрөөнд оруулж суулгасан даруйд мөрдөгчдийн анхаарлыг нэг зүйл татсан байна. Түүний бүх бие нь чичирч хамаг бие нь хөлөрч байсан бөгөөд хөдөлгөөн төрөх байдал нь ямар нэг зүйлээс маш их дарамт авч байгаа мэт харагдаж байсан байна. Тэгээд нэг мөрдөгч шууд түүнд чамайг нэг бяцхан охинд халдсан гэж буруутгаж байгаа гэж хэлсэн байна. За гэтэл өгүүлбэрээч дуусгаж бараг амжаагүй байхад нь Денис түүнийг шууд таслаад "Тимээ ямар ч байсан би юм хийсэн. Би маш ноцтой зүйл хийсэн. Одоо надад өөр хэлэх зүйл байхгүй" гэж хариулсан байна. Энэ хариулт мөрдөгчдийг гайхшруулсан. Үүнээс хойш Денис дахиж бараг юм яриаггүй бөгөөд түүнийг цагдан хорих ажиллагаанд шилжүүлдэг. Дараа нь цагдаа нар Жюлийг хилтэс завчраад толин шилтэй өрөөнөөс 4 хүний дундаас халдагчаа бол танихыг хүссэн байна. За Жюли эрэхтэйг шууд таньсан. Үүний дараа цагдаа нар Денисийн гэрт бол нэгжлэг хийсэн. Түүний унтлагын өрөөнөөс Жюлигийн дүрслэнтэй яг адил ногоон гүрэм олдсон бөгөөд гүрэмний халааснаас цахилгаан борохоо гарч ирсэн байна. За тэр мөчөөс эхлэн мөрдөгчдийн эргэлзээ бараг арилсдаг. За Жюлид халтсан хүн Денис мөн болох нь бараг л тодорхой болсон. Хилтс рүү буцаж ирсний дараа мөрдөгчд түүнийг дахин байцаасан бөгөөд энэ удаа Денис хурдан хариулж "Тимээ би нэг бяцхан охинд хаалцсан" гэж хэлсэн ч болсон явдлын талаар ямар ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй. За удалгүй дээр ямар ч байсан би дууссан хүн. Тийм болохоор толгой руу минь буутчихаа гэж хэлээд дахин дуугүй болсон байна. Тэгтэл нэг мөрдөгч түүний эхнэр гэр бүлийн амьдрал, эр хүний хувьд ямар байх ёстой тухай ярьж эхлэхэд Денисийн сэтгэл нь хөдөлж эхэлсэн бөгөөд эцэст нь хэргийг хүлээсэн байна. 1999 оны 1-р сарын 28-нд Денисийг 15 нас хүрээгүй охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, мөн түүнийг хууль бусаар авч явсан хэрэгтэй холбоотойгоор аль биесээр хэрэгт татаж цагдаа хорсон байна. Гэвч мөрдөгчд Жюлиг мэдүүлэг өгч байхдаа хэлсэн "Би өмнө нь 2 өөр жоохон охиныг алсан" гэж хэлсэн өгүүлбэрийг бол мартаж чадахгүй байсан. За мөрдөгчдийн хувьд 6 настай хүүхэд ийм зүйл зохиож хэлэх магадлал маш бага санагдсан байна. За тэгээд тэдний толгойд нэг асуулт дахин гарч ирсэн. Тэр 2 охин нь Натали байсан уу, эсвэл Кэти байсан уу, эсвэл Надя байсан уу? За яг энэ үед Лил хотод шинээр томилогдсон залуу мөрдөн шалгах шүүгч ажлаа хүлээн авч байсан бөгөөд өмнөх шүүгчийн үлдээсэн олон хавцас материалын дунд Надягийн хэрэг түнд бол ирсэн. За тэр хавцас хэрэгтэй танилцаж байхдаа Надягийн хэрэгээс авсан ДНХ-гийн мэдээллийг дахин шалгах санаа гаргасан байна. Ингээд тэр Лилийн бусад мөрдөн шалгах шүүгч нарт энэ ДНХ-гийн тоон үзүүлэлтүүдийг тарааж танай шалгаж байгаа бэлгийн хүчирхийлэл, хүчингийн хэрэгүүдийн дунд үүнтэй таарч байгаа зүйл байгаа эсхийг шалгаад өгөөч гэсэн хүсэлт явуулсан байна. За удалгүй нэг шүүгч бол хариу өгсөн. Түүний шалгаж байсан хэрэг дээр яг ижил ДНХ гарч ирсэн байна. За тэр хэрэг бол Жюлид халдсан хэрэг байсан. За харин ДНХ нь Денисийнх байсан. Ингээд 7 жилийн дараа мөрдөгчд эцэст нь Надягийн хүчирхийлэгч болон алуурчныг ДНХ-гээр нь олж тогтоож чадсан байна. За Жюлид халдсан хүн бол Денис байсан нь батлагдсан. За үүний дараа түүнийг дахин яллагдагчаар татаж хүн хулгайлсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, улмаар амь насыг нь хүнөөсөн хэрэгт буруутгаж эхэлсэн. За үүнээс хойш мөрдөгчд Натали болон Китигийн хэргийг дахин сөхсөн байна. Учир нь тэр үед тэд аль хэдийн нэг зүйлд бараг итгэлтэй болсон байна. За энэ 3 бяцхан охиныг нэг л хүн хохироосон байж магадгүй гэсэн. Ингээд 7 дугаар сарын 12-нд Денисийг шоронгоос гарган байцаалтанд оруулдаг. Гэвч Натали болон Кэтигийн хэрэг дээр мөрдөгчдөд хангалттай нотлох баримт байгаагүй бөгөөд хамгийн том асуудал нь ДНХ-гийн улмөр огт байгаагүй явдал. За тиймээс тэдэнд нэг л зам үлдсэн. Денис өөрөө үннийг хэлэх. За хэрэг тэр хэрэгийг хүлээхгүй бол эдгээр хэрэгүүд дахин хэрэгсэхгүй болох эрсдэлтэй байсан.
Эцэст нь тэд тактикаа өөрчлөхөөр шийдэж Надягийн хэргийг гаргаж ирсэн. За учир нь энэ хэрэг дээр л одоо тэдэнд бодиттой шинжлэх ухааны баталгаа байсан. Тэгтэл Денис гинт ярьж эхэлсэн байна. За тэр Надяг өөрөө бооморсон, түүн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, дараа нь амийг нь хөнөөсөн гэдгээ бол үлээдэг. Мөн охины толгой дээр одоо гялгар ут тавьсан тухайч ярьсан байна. За гэвч мөрдөгчд Денис үнэхээр зөв хүний талаар ярьж байгаа эсхийг шалгахын тулд цогцос олдсон үеийн зургуудыг үзүүлсэн. Тэдний бодлоор тэр сэтгэл зүйн дарамтанд орж илүү ихийг одоо ярих байх гэж найдаж байсан байгаа. Гэвч одоо болсон зүйл огт өөр байдаг. Нэг мөрдөгч дараа нь ингэж ярьсан байна. Денис тэр зургуудыг хараад зочирдсон биш, харин ч болсон үйл явдлаа дотроо дахин мэдэрч байгаа мэт харагдсан бөгөөд тэр мөч түүнд таалагдж байгаа юм шиг санагдсан гэсэн байна. За үүний дараа Денис дахин ямар ч асуултанд хариулахаас татгалзаж өмнөх мэдүүлэг дээрээ гарын өсөгч зураагүй. Шүн бараг ингээд дуусах үед бүгд ядарч туйлцсан байхад тэр гинт за боллоо би дахиж ярихгүй. Гэхдээ би мөрдөн шалгах шүүгчтэй уулзмаар байна. Би түүнд 3 охины аллахын талаар ярих гэж хэлсэн байна. За энэ нь бол мөрдөгчдийн хувьд маш том ахиц болсон. Ингээд тэр мөрдөн шалгах шүүгчтэй уулзахдаа өмнө нь хүлээсэн 3 хэргийн талаар дахин дэлгэрэнгүй ярьснаас гадна одоо өөр хэрэгүүдийн талаар бол мэдүүлдэг. Тэр мөн одоо 2 бага насны хүүгүнтэй холбоотой үйлдэлүүдийн талаар ярьсан бөгөөд эдгээр нь 1993 оны 11 сар болон 12 дугаар сард болсон гэж хэлсэн байна. За энэ нь Надягийн хэрэгээс ойролцоогоор жил хагасын дараах үе байсан. За үүний дараа сэтгэл судлалын шинжээч түүнтэй уулзаж бага насныхын тухай ярилцсан байна. За Денисийн дурсамжинд аав нь бараг байдаггүй хүн шиг үлдсэн байжээ. Тэр ихэвчлэн өөрийн ажил амьдралдаа төвлөрдөг, хүүхдүүдтэйгээ бараг ярьдаггүй байсан аж. За ээж нь арай ойр байсан ч мөн ажилдаа хүүхдүүдтэй төдийлөн цаг гаргадаггүй хүн байсан гэж одоо Денис ярьсан байна. За тэр одоо бүр аав ээж хоёр нь хоорондоо ч бараг юм ярьдаггүй байсан гэж хэлжээ. За шинжээчдийн тэмдэглэснээр Денисийн өссөн орчинд хайр халамж, дотн харилцаа, эрхлүүлэлт одоо маш бага байсан гинэ. Түүний хамгийн ойрын хүн нь ах Доминик байж. За ах нь түүнтэй ярилцдаг, хамгаалдаг, заримдаа бүр ээжийг нь халамжилдаг байсан гэж Денис дурссан байна. За тэр өөрөө нэг удаа надад мэдрэгдсэн багахан дулаан бүхэн ахаас минь нэрдэг байсан гэж хэлжээ. За гэвч ах нь одоо гэрээсээ явсны дараа Денис маш их ганцаардсан гэж ярьсан байна. За мөн Денис 12 настайдаа орон гэргүй нэг хүнээс болж маш хүнд зүйл туулсан гэж ярьсан. За түүний хэлснээр нэг сохтуу хүн түүнийг ойроо авч явж хэсэг хугацаанд байлгаад маш муу зүйл хийсэн гэж тайлбарлсан байна. Гэтэ энэ яриаг батлах, баримт, мөрдөн шалгах материал бол олдоогүй. Харин шинжээчдийн анзаарсан зүйл нь Денисийн ярьсан дүр зураг хожим өөрийнх нь хийсэн үйлдэлүүдтэй зарим талаараа төстэй байсан явдал байжээ. Ингээд 2002 оны 7 дугаар сарын 27-нд Денисийн шүүх хурал Францын хойд бүсийн Дүэ одоо хотын эрүүгийн шүүхэд эхэлсэн байна. За энэ удаа Надя Гети нартай холбоотой хүнд хэрэгүүдээс гадна Жюли болон 2 хүүгүнтэй холбоотой хэрэгүүдийг хамттан авч хэлэлцсэн байдаг. Шүүхийн үеэр шинжээчид Денисийн талаар дүгнэлт гаргахдаа тэр зөвхөн өөрийгөө боддог, бусдын мэдрэмжийг ойлгоход хүндрэлтэй бага наснаасаа хуримтлагдсан уур бухимдлаа 3 хэлбэрээр илэрхийлж сурсан байж магадгүй гэж тайлбарлсан байна. Ингээд 2002 оны 5 дугаар сарын 30-нд шүүхээс түнд бүх насаар нь 20 хал оноож хамгийн багадаа 30 жилийн хугацаанд судлагдах хүсэлт гаргах эрхгүй байхаар шийдвэрлсэн байна. За гэвч Денис энэ шийдвэрийг зөвшөөрөөгүй бөгөөд давж залтахаар болсон. Харин үүнээс хэдхэн сарын дараа буюу 2002 оны 9 дугаар сарын 9-нд Наталигийн хэрэгтэй холбоотой тусдаа шүүх хурал эхэлсэн. За энэ хэрэг тусад нь хилэлцэгдсэн одоо шалтгаан нь хэрэг гарах үед Денис дөнгөж 17 настай, өөрөөр хэлбэл насанд хүрээгүй байсан явдал. За ингээд 2002 оны 9 дугаар сарын 12-нд шүүх одоо энэ хэрэг дээр түүнд 20 жилийн 20 хал оноос нь Денис энэ шийдвэрийг мөн давж заалтахаар болсон байна. Дараа нь 2003 оны 10 дугаар сарын 27-нд Францын Сент-Оmer хотод давж заалтах шатны шүүх хурал болсон бөгөөд одоо хэргийг дахин хилэлцсэний дараа 2003 оны 10 дугаар сарын 30-нд өмнөх шийдвэр буюу 20 жилийн 20 халыг нь хэвээр нүлдээсэн байна. За харин 2003 оны 11 дугаар сарын 3-нд Денисийн дахин нэг давж заалах шатны шүүх хурал одоо Францын Сент-Оmer хотын эрүүгийн шүүхэд эхэлсэн. За энэ шүүх хурал нь Надя Гети болон хүүгүүдтэй холбоотой байсан. Гэвч шүүх хурлын үеэр Денис өмнөхөөсөө өөр байдал гаргасан байдаг. За тэр уйлж хоолойн зангирсан байдалтай ярьж эхэлсэн бөгөөд эцэст нь одоо хийсэн зүйлүүдийнхээ төлөө уучлалт хүссэн байна. Хэд хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа 2003 оны 11 дугаар сарын 7-нд шийдвэр гарсан бөгөөд шүүх Денист одоо бүх насаар нь 20 хал оноосон бөгөөд хамгийн багадаа 29 жилийн хугацаанд судлагдах хүсэлт гаргах одоо ирэхгүй байхаар тогтоосон байна.
Ингээд хамгийн сүүлд гарсан шийдвэрийн дагуу Денис хамгийн эртдээ 2028 оны 1-р сараас эхлэн судлагдах хүсэлт гаргах хэрэгтэй болохоор болсон байна. За гэхдээ энэ нь одоо заавал судлагдана гэсэн үг биш, зөвхөн тухайн үеэс эхлээд судлах асуудлыг хэлэлцэх боломж нэгнэ гэсэн утгатай юм байна. За эцэст нь хэлэхэд хэрвээ одоо Жюли тэр өдөр олдоогүй бол тэр болсон бүхнийг айдсаа даван ярьж зүрхлээгүй бол магадгүй Натали, Кити, Надя нар өнөөдөр ч хариултгүй үлдсэн олон хэрэгүүдийн нэг хэвээр байх байсан баха. Тэгээд заримдаа ингээд хамгийн аюултай хүмүүс хамгийн энгийн амьдралаар хамгийн энгийн хүн шиг амьдарч байдаг бололтой. За ингээд өнөөдрийн манд хэрэг үүгээр өндөрлж гин лайк болон subscribe бадар цугаа дэмжиж сэтгэлдээ бусдтайгаа хуваалцаарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.